Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн хичээлдээ тавтаа морил. Өдөр тутамд хамгийн их хэрэглэгддэг 100 үйл үгийг одоо зааж өгөхөөр бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ бүгдээрээ 30 үйл үгийг нь хамтдаа үзэх болно. Хэрвээ лайк болон subscribe дарж амжаагүй байгаа бол яг одоо дараад шеэр хийгээрэй. Бас хонхоо идэвхжүүлэхээ мартуузай манайхаа. Үг болгондоо жишээ өгүүлбэр хавсаргаад одоо өгнүүдэд дугаарлсан байгаа. Гэхдээ дугааруудаа одоо Францаар нь хэлээд явах учраас тоонуудаа одоо зэрэг тогтоох боломжтой байгаа. Хэрвээ одоо хит их ачаалттай тийм нэг зэрэг одоо баахан олон юм одоо ингээд сураад явж гинэ гэж бодох юм бол одоо заавал эхний удаа бол тогтоох шаардлагагүй байгаа. Ингээд дэвтэр балаа бэлдээд 30 үйл үгийн хичээлдээ шууд орцгоё. Être байх бодох. За энэ үгийг одоо бүгдээрээ өмнөх хичээл дээр үзсэн байгаа. Хэрвээ өмнөх хичээлүүдэд үзэж амжаагүй байгаад үзээрэй гэж хэлмээр байна. За жишээ өгүүлбэр. Elle est très gentille. Тэр маш ээлдэг. Тэр très гэдэг маань маш gentil ээлдэг гэсэн утгатай үг байна. Elle est très gentille. De avoir тай байх гэсэн утгатай үг тийм энэ үгийг ч гэсэн өмнө үзсэн байгаа. Nous avons un chat. Бид нэг мууртай. J'ai 44 ans. Би 44 настай. 3. Allez, явах. Nous allons au cinéma ce soir. Тэр бид өнөө орой кино театр руу явна. Тэр au cinéma гэдэг маань кино театр руу. Ce soir өнөө орой. Nous allons au cinéma ce soir. 4. Apprendre. Сурах. J'apprends une nouvelle langue. Une nouvelle langue гэдэг маань нэг шинэ хэл гэсэн утгатай үг байна. J'apprends une nouvelle langue. 5. Boire. Уух. Je bois un verre d'eau tous les matins. Би өглөө болгон өглөө бүр нэг аягуус уудаг. За тэр un verre гэдэг маань нэг аяг. За тэр d'eau гэж уснаас d апостроф гэдэг үг маань үгнүүд бол de тийм ээ de. Тэгээ ус гэдэг үг маань ихшгээр эхэлж байгаа учраас d апостроф болсон байна. Тэр d өгтөр маань ер нь бол as s гэсэн утгыг илэрхийлдэг байгаа. Тэгэхээр яг нэг аяг уснаас гэж орчуулагдах нь шүү дээ. Гэхдээ бол монголоор бол тэгж хэлэхгүй. Нэг аяг ус гэж хэлэх нь байна. Tous les matins гэдэг маань өглөө бүр. Je bois un verre d'eau tous les matins. 6. Chercher. Хайх. Je cherche un emploi. Тэр un emploi гэдэг маань un travail гэдэгтэй утга ажил гэсэн үг байна. Тэр би ажил хайж байна. 7. Comprendre. Ойлгох. Elle ne comprend pas cette phrase. Cette гэдэг маань энэ phrase гэдэг маань өгүүлбэр гэсэн үг. Тэгэхээр тэр энэ өгүүлбэрийг ойлгохгүй байна гэсэн утгатай өгүүлбэр байх нь. Elle ne comprend pas cette phrase. 8. Demander. Асуух, гуйх. Elle demande leur chemin. Тэд замаа асууж байна. Chemin гэдэг маань одоо зам гэсэн утгатай үг байна. Leur гэхээр одоо тэр эмэгтэйчүүдэд хамааралтай учраас тэр зам одоо тэр эмэгтэйчүүдэд хамааралтай байх нь шүү дээ. Тэгэхээр тэдний зам гэсэн утгаар орж ирж байгаа. Тэгэхээр Франц хэлэнд яг тэдний, эдний, миний, чиний гэсэн одоо ямар нэгэн нэр үгтэй холбоотой байх юм бол заавал одоо тийм төлөөний үг хэрэгэлдэг байгаа. Тэр монгол хэлэнд бол хэрэглэхгүй шүү дээ. Бид одоо замаа асууж ах юм бол бид өөрсдийнхөө замыг асууж байна энэ гэж их яриад байдаггүй. Тэгэхээр elle demande leur chemin. 9. Dire. Хэлэх. Vous dites toujours la vérité. Та үргэлж үннийг хэлдэг. Тэр toujours гэдэг маань үргэлж la vérité үнэн. Vous dites toujours la vérité. 10. Entendre. Сонсох. Tu entends les oiseaux chanter. Чи шуудын жиргэхийг
сонсож байна. Les oiseaux гэдэг маань шувууд, chanter гэдэг маань үг нь бол дуулах гэдэг үг байгаа. Тэгэхээр шувууд дуулж яхахыг сонсож ийн гэхэд бол магчиж орчуулахад жоохон онцгой сонсогдож байна. Тэгэхээр жиргэх гэж одоо хэлж болох юм байна. Тэгэхээр tu entends les oiseaux chanter. Чи шувуудын жиргэхийг сонсож байна. 11. Donner өгөх. Bolor donne un livre à sa petite sœur. Болор эмэгтэй дүүдээ нэг ном өгч байна. Un livre гэдэг маань ном гэсэн үг байна. Sa petite sœur гэхээр sa гэдэг маань түүний, petite гэхээр жижигхэн, sœur гэхээр sœur гэдэг маань үг нь бол эгч болон эмэгтэй дүү хэлдэг байгаа. Тэгэхээр sa petite sœur гэхээр дүүдээ, эмэгтэй дүүдээ. Bolor donne un livre à sa petite sœur. 12. Faire, хийх. Ma mère fait un gâteau pour l'anniversaire. Миний ээж төрсөн өдөрт зориулж бялуу хийж байна. Тэгэхээр un gâteau гэдэг маань бялуу, pour l'anniversaire гэхээр одоо төрсөн өдөрт зориулж гэсэн утгад илэрхийлж байна. 13. Fermer, хаах. Fermer la porte. Хаалгаа хаа. La porte гэдэг маань хаалга. Fermer la porte. 14. Finir, дуусах. Paul finit toujours son travail avant de partir. Paul үргэлж одоо ажлаа явахаасаа өмнө дуусдаг. Toujours гэдэг маань үргэлж, son travail ажлаа, avant de partir явахаасаа өмнө. Paul finit toujours son travail avant de partir. 15. Expliquer, тайлбарлах. Le professeur explique la leçon avec beaucoup de patience. Багш хичээлээ төвчээртэйгээр тайлбарлаж байна. Le professeur гэдэг маань багш, la leçon хичээл, avec гэдэг нь одоо ямар нэгэн юм, тийм юмтай хамт гэсэн утгатай. Тэгэхээр beaucoup гэдэг маань одоо маш их, de patience гэрээ төвчээр. Тэгэхээр одоо багш хичээлээ төвчээртэйгээр тайлбарлаж байна. Le professeur explique la leçon avec beaucoup de patience. 16. Aimer, хайрлах, дуртай байх. Mon mari aime beaucoup le sport. Миний нөхөр спортод маш их дуртай. Mon mari гэхээр миний нөхөр, beaucoup маш их, le sport гэдэг спорт тийм ээ. Mon mari aime beaucoup le sport. Je t'aime. Тэгэхээр je гэдэг маань би, t'aime гэхээр чамд хайртай. Тэгэхээр тэ гэдэг маань үг нь бол te гэдэг үг байгаа. Тэгэхээр aimer гэдэг үг маань их хэрэглэж байгаа учраас тэ апостроф болж байгааг санаж байгаа хаа. Тэгэхээр je t'aime, би чамд хайртай. 17. Arrêter. Зогсоох, саатуулах, хорих, баривчлах. Les policiers arrêtent le voleur. Цагдаа нар хулгайчийг саатуулж байна. Les policiers цагдаа нар олон тоон дээр байна. Le voleur хулгайч. Les policiers arrêtent le voleur. 18. Casser. Эвдэх, хаглах. Mon fils a cassé un verre. Миний хүү нэг шилэн аяг хагалсан. Mon fils миний хүү a cassé гэдэг өнгөрсөн цаг үсгсэн байна. Cassé гэдэг үг маань avoir гэдэг үйл үгтэй хамтарч ороод өнгөрсөн цаг үсгсэн байна. Un verre гэдэг маань шилэн аяг. Mon fils a cassé un verre. 19. Choisir, сонгох. Ma fille choisit un livre à lire chaque semaine. Миний охин 7 хоног болгон нэг ном уншихаар сонгодог. Тэгэхээр ma fille гэхээр миний охин, un livre нэг ном, à lire уншихаар chaque semaine 7 хоног болгон. Тэгэхээр ma fille choisit un livre à lire chaque semaine. 20. Commencer. Эхлэх. Le film commence dans 10 minutes. Кино 10 минутын дараа эхэлнэ. Le film гэдэг нь кино. Dans 10 minutes гэхээр 10 минутын дотор 10 минутын дараа гэсэн утгаар илэрхийлж байгаа.
Le film commence dans 10 minutes. 21. Manger. Идэх. Nous mangeons des pâtes ce soir. Бид өнөөрөө гомон идэнэ. Des pâtes гэдэг маань гомон, ce soir гэдэг маань өнөөрөө. Nous mangeons des pâtes ce soir. 22. Jouer. Тоглох. Les enfants jouent dans le parc. Хүүхдүүд цэцэрлэгт тоглож байна. Les enfants гэдэг маань хүүхдүүд, dans le parc гэдэг маань цэцэрлэгт. Dans гэдэг маань бол өөр нь бол тэнд гэсэн dt гэсэн утгаар үг байгаа. Les enfants jouent dans le parc. 23. Écrire. Бичих. Elle écrit une lettre à sa grand-mère. Тэр эмээдээ захаа бичиж байна. Une lettre гэдэг маань захаа. А гэдэг маань dt гэсэн утгаар үг. Sa гэдэг маань түүний. Grand-mère гэдэг маань эмээ гэсэн үг байна. Elle écrit une lettre à sa grand-mère. 24. Acheter. Худалдаж авах. Ma copine achète des fruits au marché. Миний найз эмэгтэй захаас жимснүүд худалдаж авч байна. Ma гэдэг маань миний, copine эмэгтэй найз. Des fruits гэхээр жимснүүд олон томдор байна. Au marché гэхээр захаас. Ma copine achète des fruits au marché. 25. Attendre. Хүлээх. Ils attendent le bus depuis 10 minutes. Тэд автобус 10 минутын турш хүлээж байна. Le bus гэдэг маань автобус, depuis гэдэг маань турш, тэгээд 10 минут. Ils attendent le bus depuis 10 minutes. 26. Décider. Шийдэх. Nous décidons de partir en vacances. Бид амралтанд явахаар шийдэж байна. De partir гэхээр явахаар, en vacances гэхээр амралтанд. Nous décidons de partir en vacances. 27. Préparer. Бэлдэх. Nous préparons le dîner ensemble. Бид орон хоолоо хамтдаа бэлдэж байна. Le dîner орон хоол, ensemble хамтдаа. Nous préparons le dîner ensemble. 28. Refuser. Татгалзах. Il refuse de participer au projet. Тэр төсөлд оролцохоос татгалзаж байна. Тэгэхээр de гэдэг маань os гэсэн одоо утгаар байна. Тэгэхээр participer гэдэг маань оролцох, хамтрах тийм. Au projet гэхээр төсөлд. Il refuse de participer au projet. 29. Oublier. Мартах. J'ai oublié mon parapluie chez toi. Би танад борооны шүүхрээ мартсан байна. Тэгэхээр mon гэдэг маань миний, parapluie борооны шүүхэр, chez toi гэхээр танад болж байна. Тэгэхээр chez гэдэг утгаар маань бол ер нь тэнд гэсэн утга илэрхийлдэг үг байгаа. J'ai oublié mon parapluie chez toi. 30. Inviter. Уурах. Nous invitons nos amis à dîner. Бид найзуудаа орон хоолнд урьж байна. No гэдэг маань одоо бидний гэсэн утгатай үг байна. Төлөвний үг. Ami гэхээр найзууд. À dîner гэхээр орон хоолнд. Тэгэхээр nous invitons nos amis à dîner. За ингээд бүгдээрээ эхний 30 үгнүүдээ сурлаа. Эдгээр үгнүүдээс хэдийг нь мэдэж байгаагаа бас богинохон энгийн өгүүлбэрээр зохиогоод коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. За ингээд өнөөдрийн маань бичлэгтээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай залуусаа.